хамгийн хэрэгтэй хэрэгтэн бол юу байх гэдэг вэ? Гар байх гэдэг шүү дээ. Гарныхаа тусламжтайгаар бид нар бол маш гоё бүтээл хийх боломжтой байна. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ зургийнхаа хичээлээр энэ хөөрхөн гарнуудаа ашиглаад амтан хийнэ. За юу. За өнөөдөр багш нь та хэдэд зургийн хичээл орно. За бид нар гарныхаа тусламжтайгаар юу хийдэг вүлээ? За юм барьдаг. Өшөө. Халбаг барьж юм хийхэд юм хийдэг. Оо сайн байна. Оо зохион бүтээдэг. Та нарын хамгийн гоё дуртай ямар өнгө вэ? Цэнхэр өнгө. За улаан өнгө. Ягаан. Шар. Хар. Өшөө. Чи бүгдээрээ ирвэхээ хийж үзэх үү? Гараа ашиглаад. Гэхдээ багш нь зүгээр л эхний ээлжинд ирвэхээ хийж байгаа. За ирвэхээ хийхийн тулд бүгдээрээ яг багшийнхаа хэлснээр анхааралтай хийгэрэй гэхэр хэн штэ. Усандаа хэдүүлээ өөрийнхөө сонгосон өнгийг авсан. Хараараа ямар өнгө гэсэн? Ягаан. Оо ягаан өнгө. Сая та нар ягаан өнгөнд дуртай хэлсэн штэ. За тэгэхээр бүгдээрээ ингэн усандаа эхлээ биерээ норно. Харсан уу? Тэгээд норгосноо багш нь яаж чинь усын инэмхэндээ гоожуулахгүйгээр яасан бэ? Оо шавхарч одоо тийг. За тэгэнгүүтээ ингэн хэдүүлээ. За өнгөндөө дүрсэн тий. За 5 руугаа хэдүүлээ инглээ хараа багш нь эндээс нь бодчих. Өөрсдийнхөө ооштой тий. Хараараа. За ингээд. За ингэ бутсан. Хөсөө ирвэхээ зурхын тулд эхний нэг далавчин. За хараараа. Яасан? Гоё нөө. За дараагийнхаа далавчийг багш нь ингэ тавьлаа шүү хараараа. Гараа яаж тавьсан хараараа. Будгаа тусааж эднэрээс тусаахаасаа бол айгаад хэрэггүй заяо. Гоожчлээ. За одоо энэ дэгшгэнтэй байхын тулд энэ хоёр ингэ давхцдаг тий. Тэгвэл одоо багш нь энэ талаа бас яах гэдэг тий. За багшийнхаа энэ гарыг бодож өгөх хүүхдээ нөө. За хүрдэр. Багш нь энэ гараа бодож чадахгүй хаа штэ. За мэ. За багш нь яалаа хуруугаар нь буцсан тий. За зөв. За бус нь харна шүү. Гин далавчтай байх хэвээр тий. Зөв. За тэгвэл багш нь нэг далавчаа энэ дээр хийлээ шүү. За одоо жоохон ус нь багтцсан байна тий. Гараа багш нь гараа ингээ арчиж заяа. Хэдүүлээ дараагийн өнгөндөө хийхин тулд гараа яах хэвээр. Цэвэрлэх хэвээр тий. 2 далавч үүссэн гараараа тий. За тэгэнгүүт одоо хэдүүлээ холбоно гэж штэ. Яаг зөв тий. За багш нь энэ өнгөөр холбоч. Баяраас болоо багштай тусалсан тий. За одоо хараараа өө манайха өндийч бүгдээрөө босоод. За багш нь ирвэхний их бийг ингэж хараа. Харч нь уу? За тэгээ энийгээ бас хэдүүлээ баяжуулаад зургаа гоё болгохын тулд өнгөөр бас яг харандаа ч юм уу энэ юу өдрөө харандаа эднэрээ бүгдийг нь ашиглаад хэдүүлээ зургаа бас гоё чимээ зуръя л та тий. Өөр яах юм? За ингэж шар өнгөн дуртай хөлт зөндөө байсан шүү дээ. Зөв. Дардаа гараа ашиглаад юу хийж болт юм бэ? Анаа шийж. Нугас. Оо тэгэхээр анаашин дээр за гараа хааш нь харуулаад тавьсан байна. Доош нь харуулсан байна. Зөв. За энд ямар амтан бэ? Дан. Ясны. Оо тэгэд гараа ашиглаад жоохон юм нэмэнгүүт л нөгөө амтны манд дүрс гараад ирж байна те. За тэгвэл одоо хэдүүлээ гараа ашиглаад дуртай юмнуудаа эндээ санаа авч жагаад хийгээрээ бүгд нь баш нь биер тараалаа. Хоёлаа ингэ өнгөө сонгоё. Энэ те. За одоо гараа
Аль чи энэ дэр гараа тавиад үзтээ. Хаашаа харсан бэ? Окей, яг энэ. Энэ үү? За одоо зөв. Гэх юм. За эсвэл энүүрээ ичэлтэй. Энүүрээ ингүүтээ энийг жоохон дээш тавьчих. За. Энэ хуруу чинь 4 үл байх гэдэг шүү дээ. За одоо босч байгаа. За одоо норгож чад дахиад очих. Аа. За эрхийн урууны хэрэггүй. Одоо илүү гоё. Одоо хоёлаа энэ дээр нь бас нар зурж болно шүү дээ, тий? Далаад нэг янз бүрийн урамлууд байдаг шүү дээ. Санаж нь уу? Чи ойлдох уу? Сүүдэр мөдөртэй үл гоё авч. Энэ ч гэм үү? Энэ. Чи энэ дээр өнөөдрийн хичээлээр бид нар гараа ашиглаад амтан зурд сурлаа штэ. За зурж чаддаг болсноо. За ямар амтан зурсан? За анаас зурсан. Яс мэлхий зурсан. Амтан зурлаа ойлоо. Тоос зурсан юм штэ. Бид нар энэ хөөрхөн жижигхэн гарнуудаа ашиглаад төрөл бүрийн амтан зурах боломжтой өшөө янз бүрийн зураг зурах боломжтой байдаг шүү дээ, тий? Тэгэхээр та хэд маань гэртээ очиод өөрөө бодож жоод яг гараа ашиглаад янз бүрийн хөөрхөн амтан зураар өнөөдрийн хичээлдээ амжилттай сайн оролцсон, идэвхтэй оролцсон бяцхан шар нартай баярлалаа. Ийм гоё зураг зурсан. Юм лээ. Мөнх төлдөө баяр хүргэе. За баярлалаа мөнх төлөө. Энийг гоё хатаа. Төвшин баярыг харъя. Хэдүүлээ. За гоё. Хашаа харж байгаа хэлээ төвшин бай. Энэ чинь. Энэ болохоор ирс, энэ болохоор ус, энэ болохоор хад байна. Тэгээд энэ болохоор байгаль нөө. Ингээд хийсвэр ийм гоё зураг зурч штэ. Стоо мундаг те. За гэртээ очиод бүр гоёг зураарай заа юу. За баяр хүргэе те. За зургийн хичээлээр дамжуулаад хүүхдүүдийн өөрсдийн дуршлаг мэдлэг чадвар дээр тулгуурлан өөрсдийнх нь хийсвэр сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор ингээд хичээл маань сургалт маань явагдлаа. Энэ хичээлээр дамжуулан хүүхдүүд маань одоо будгийн хэрэгсэлтэй болон за яаж харьцах юм. За тэгээд хамгийн гол нь нөгөө гараа ашиглаад хүүхдүүд зураг зурж байна. Тэгээд ерөнхий багш нэг чиглүүлэг өгөхөд бол багшийн чиглүүлсэн дээр хүүхдүүд маань ийм гоё зургийг зурсан бүтээлүүдийг хийж гүйцэтгсэн байна. За тэгээ хамгийн гол нь хүүхдүүд бас өөртөө өөрийнхөө бодол төсөөллөөр баяжуулан өөрийнхөө санааг ингээд зургаар илэрхийлж байгаа нь энэ хичээлийн давуу тал байгаа юм. За бүгдд нь баярлалаа. За хичээл таалагдсан уу? Таалагдсан. За баярлалаа.